Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд өргөе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд өргөе. За тэгэхээр өчигдрийн номлын талаар арай нэг хүнтэй ярилцлаа л да тийм. Тэгээд энэ ингээд тайллууд хаанаас байна? Тайлл нь аль ном, аль тойлогчийг аль юун дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр Омын битгарын хувьд бол Хермоны шүүдэр нэвтрүүлгийг бол бэлтгэхэд бол урьдчилан бол удаан хугацааны турш бэлддэг байгаа. Тэгээд яг аль ном гэхв ерөнхийдөө бол манай Христ итгэгчтэй ялангуяа ариун бичээс нийгэмдгэр ч юм гарсан те тайлбар номууд болон дэлхийд дэх хамгийн алдартай пасторуудын одоо юу гэдэг нь те тайлал одоо номууд одоо Библийн онол сургаал те зурагт тайлбар тойл шинэ гэрээний тайлбар тойл ерөнхийдөө бол энэ тайлбар ном одоо номуудыг маш их өргөн хэмжээгээр хэрэгжилж байгаа гэдэг биш та бүхэнд хуваалцаж байгаа да маш их баяртай байна. Бас монгол хэлний эзэн энэ олон номыг орчуулах боломжийг эдгээр эрхэм хүмүүст өгсөнд маш их талархаж байна. Бурхан өөрийн одоо тэ үгийг хайрладаг, үгийг бусдад амжуулдаг хүмүүсийг өрөөх болтгоо. Нэг ийм үгээр харин таны үг дэлгээтэй байна уу гэдэг зүйлээр ингээд өглөө эхлэе тэ. Нэг зүйлийг сануулхад гэж миний бас энэ 7 хоногт суралцж байгаа, ойлгож байгаа тэр зүйлсүүдийн манаас нэг. Тэгээд пастрын маань хувьд бас яг одоо амаргүй цаг үе байгаа тий. Гэр бүлд нь одоо харамсалтай үйл явдал болсон яг ийм цаг үе байгаа. Тэгээд хэдий ийм цаг үе байгаа ч гэсэн эзэнд үйлчлэх, эзний үгийг дамжуулах, энэ үүрийг хариуцлах тий эзнээс өгсөн энэ одоо дуудлагатай үнэн чи ингээд зориулттайгаар байж байгааг нь харахтаас пастраараа бахархаж бас суралцаж байла. Тэгээд та бүхэн маань ч гэсэн бас пастрын маань төлөө, түүний гэр бүлийн төлөө залбирч өгөөрэй гэж бас хэлэх гэсэн юм аа. Байна. За бэлгийн тухай асуусан байна. Манай бэлгээ амралтаа авсан та бүхэн бэлгээгийн гэр бүл болон бэлгээгийн биеийн төлөө, эрүүл мэндийн төлөө сайн залбирч өгөөрэй гэж хэлж байна. За ингээд өнөөдрөөс дулаарна. Бүр нэмэх рүү орно. Тэ? Энэ бол маш сайн мэдээ шүү. Халелуя. Мэн. За тийм гайхалтай эзний өгсөн дахин нэг шинэ өглөөний төлөө бүдрийг талархъя те. Тэгээ эзний өмнө ирээд хамтдаа түүнд алдар магтаал өргөцгөөё. Зорхон таны ярихыг би хүлээ өвдөг сөхрөн гараа өргөнгөө дахин ирэх цорын ганц учир ави минь хайр над руу ортно харц минь таны гэл баг харахыг хүснэ миний бүх хүсээ
мөнхэзээ миний бүх хүсэл миний бүх хүсэл та мөнхэзээ миний бүх хүсэл Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нар Яаков номынхаа 4-р ишлэгийг боёо. Яг Яаков ном дотор 4-р ишлэлтэй яг бүлэг болгоноос нэгийг сонгож байгаа хувьд бол өнөөдөр 5 хүн тоолцохоор бэлдсэн ишлэл бол Яаков 4:17 буюу тиймд зөвийг үйлдэхийг мэдсэн хэрнээ эсвүүлдлийг үйлддэг бол энэ нүгэл олно гэдэг сэдвээр хамтдаа болсон. За хүний эрх гэдэг юм аяг их яригдаад байна. Бүр өчигдөр нэг Монголын саятан нэвтрүүлэг би үзчихлээ. Тэгсэн чинь хүн тэнэг байх хэрэгтэй штэ те гэдэг үг явж байна. За. Тэг намар одоо ямар хүн одоо те тэнэг вэ? Нэг тиймэрхүү асуулт байсан аахгүй. Тэгсэн чинь мэдгүй асуултын санахгүй. Тэгсэн чинь тэрэн дотор өхөргөө хүн одоо ингээд мэдлэггүй хүн гэсэн чинь мэдлэггүй хүн бол биш ахаа. Яг гэвэл хүн тэнэг байх хэрэгтэй те гэж нэг оролцож өгч хариулахыг би сонсоод тиймээ. Хүн тэнэг байх хэрэгтэй. Тэгэхээр тэгэд эндээс юм уургана. Хүн тэгээ тэнэглэх хэрэгтэй юм уу? Алдаа гаргаж хүмүүсийг хохирох хэрэгтэй юм уу? Тэ? Юмыг божигнуулж уур амьсгал эвдэж тэ? Тэгээ үгдгийн хүмүүсийн засаж амжилсан зүйлүүдийг өөрийнхоороо өөрчилж тэ? Ингэж одоо давтлах ёстой юм уу? Бүх зүйл өөрийнхоор нь болсны дараа хүн амар амгалан болдог юм уу тэ? Зөвийг үлдэн гэдэг чинь яг юу юм бэ? Зөв гэдэг чинь хүмүүсийн хин нэгнийх нь илүү сайнаар харж байгаа хүн нэг нь өөртөө илүү сайн гэж бодсон зүйлийг биш. Бурхны өмнө шүү. Бурхны өмнө нүгэлгүй, бурхны өмнө зогсож чадах тэр нөхцөл байдлын тухайд зөвт гэдэг зүйл яригдж байгаа гэдэг бүгдээрээ эхлээд энэ үгийн цагийн өмнө ойлгоод авчиг гэж байна. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг бодох хэрэгтэй л дээ. Лук 12 дугаар бүлгийн одоо 47-48 дугаар зүйл тэгээд юуны тухай гардаг гэхээр нөгөө итгэмжит боол зарцын тухай гардаг байхгүй. Итгэмжит боол гэдэг бол яах вэ гэхлээр нөгөө нэг эзнийг байхгүй байх үед бусад зарц нарын хоолыг цагт нөгөөд цагт намраагаа те бусад зарцнастай за магадгүй ингээд бас тэ өөрөө мэдээд зарим нэг зарц ингээд өвчтэй юм уу жоохон илүү идэх хэрэгтэй ч юм уу унтаж амрах хэрэгтэй ч юм уу те амьдралд янз бүрийн юм тохиолдоод ирэх өөрөө мэдээд ингээд үйлдэж байгаа. Тийм үү? Тэр зүйлийг нь бол ингээд хэлж байгаа. Өөрөө мэдээд үйлдэх гэдэг нь юу вэ гэхлээр харж харжгаад энийг хийх хэрэгтэй юм байна гэж бодож энэ чинь мэс чанарын эзний ятгалгын эзний хайрын одоо тэ эзний одоо юу гэдгийг зөвхт байдлын одоо юм юуко дотроос бий болдог юм ятгалаг байгаа даа. Эс үйлдэх гэж юу юм бэ? Би нэг гэр бүлийн судлаач Христ итгэлт залуутай олон жилийн өмнө нэг нэвтрүүлэг дээр суугаад ярилцаж явах үед тэр залуу надад ингэж хэлсэн. Биш энэ одоо Монголд албагүй шít гэдэг нэг юм муухай үг байна. Албагүй мэдүү гэж. Тэ? Гэтэл эс үйлдэх гэдэг одоо юм зүйл ангийн одоо хуулийн бараг зүйл ангийн нэг юм үг гэдэм байл л да тий. Харсан гэхдээ эс үйлдэх гэж. Тэнгууд манай Монголд тийм хуулийн зүйл анги байхгүй. Тэрнээс болж буруутгах гэсэн шүүхтэр ингэж суута байхгүй гэж ингэж яригдж байгаа боловч одоо юу гэдгийг 70-аад оны үеийн нэг юм хүний аймаг гэдэг кинон дээр нэг залуу одоо ингээд годомжинд ингээд утгалуулж яхад эхнэр нөхөр хоёр хараад нөхөр нь очиод туслахсан чинь эхнэр нь болиулсан байх. Болоо орх албагүй шүү. Тэ яах юм? Чи тэгж яагаад ингэчүүл яах юм гэж. Тэгээд тэр залуу насарсан. Тэгээд дараа нь шүүх хурал дээр. Тэр эхнэрийн дүрд жүжигчин совдгоо тоглодог. Шүүх хурал дээр. Тэгээд яагаад нөхрийгөө хориглосон? Зүгээр л одоо хамаагүй учраас нэг тиймэрхүү хариулт хэлдэг. Бид нэр эс үйлдэх гэдэг нүглийг амьдралдаа
Үйлдэж байгаа нүглээсээ ч их хийдэг баг. Өөрийнхөө төлөө эс үлдэх. Өөрт чинь өгөгдсөн дуудлагыг эс үлдэх. Өөрөөр чинь дамжуулан хийхийг хүссэн бурхны хүслийг эс үлдэх. Тийм үү? Бас годамжинд явж байгаад зам дээр хөвтөж байгаа эвгүүд одоо машин дугуй халт дайраад хүнлүү шидэгдэж магадгүй чулуу гис авах. Нэг юм дахиицсан нэг юм болт чангалагч одоо байжсан байхгүй. Тэрийг эс авах ч юм уу те. Одоо яг тийм. За бас одоо яг тийм цүнхэн онгорхоо явж байгаа сорогчд хэлэхгүй өнгөрөх. За те халдваргаатай зам дээр халдваргаатай замаар дөнгөсөө явж өнгөрчөөд дахиад өөр хүн явж явах үед тэнд халдваргаатай байлаа шүү болгоомжтой гэж хэлэхгүй байх гэх мэт. Албагүй гэж та хүн бодож байгаа олон зүйл танаас өөр хинч хэлэхгүй зүйл байж магадгүй. Бурхан танаар тэр газраар тэр замаар тэр зүйлийг эхэлж харуулад танаар бусдад анхааруулахыг хүссэн байж магадгүй гэдгийг бид нар бодох хэрэгтэй болж. Тэгэхээр энэ итгэмжит зарцуул яг ямар алдаа гаргаж байгаа вэ те? Итгэмжит зарцуул ингээд сайн болж штэ те. Итгэмжит бус зарц гэсэн чинь тэгж байгаа юм. Бүр ингээд хараа. За эдгээр тэдэн цаг хүртэл ажиллана шүү. Тим хоол идэ шүү. Тэдэн цагт амраа шүү те. Эдгээр намайг ирэхээс өмнө энэ зүйлийг амжуулсан байх хэвээр. Ийм байх хэвээр. За эдгээр ингэж амжуулахын тулд чи хариуцж байгаа үнийхээ хувьд хоолыг нь цагт нь бэлдэж өгнө шүү. Цагт нь амраан шүү те. Хэрэгтэй зүйлүүдийг өгнө шүү. Шаардлагатай гэж үзэх юм бол те. Чи одоо агуулгыг нээгээд эднэрт нэмэлт хоол өгнө шүү. Эмчид үзүүлээ шүү. Одоо те. За юу гэдгийг те. Эсвэл заримд нь чи чөлөө өгнө шүү гэх мэт юм. Өөрөө мэдээд үлдэх зүйлсүүдийг итгэмжит зарц сайн үлдсэн байдаг байхгүй. Нэг юм зарцын тухай нэг юм түүх надад маш их таалагддаг байхгүй. Тэгсэн чи тэгж. Нэг зарц ихлээд орж ирж байгаа юм. Эцэнтэй гадаа юу зарж ийн өвс зарж ийн. Тийм үү. Хэр их өвс вэ? Би харж тэр жоомс. 2 машин өвс вэ. Тийм үү. Хэд гэж юм. Би асууч тэр. Дахиад хараа явж. Тэгээ орчихсон тэдийн тэдэр гэж гэсэн чи за буулгах юм болов. За би асууч тэр. За ингэсэн байна. За тэгээд тэгсэн чинь дараагийнх нь зарц гэж байгаа байхгүй. Эцэнтэй гадаа 2 өвс хурж ирээ. Эцэнтэй гадаа 2 машин өвс ингээ байж ахаар. За чи тэгээд гэсэн чи. Тэгэхээр би очиод бид нар өвсийг тэдээр авч байгаа. Гэхдээ тэр сайн чанарын өвсөөсөн болохоор жоохон архиудаа үнээр бол авчихсан. Бид нар бол ашгаа гаргана. Тэгээ тийм учраас ингээд ийм зүйлээр тань түүг утахгүй байгаад өөрөө мэдээд бүгдийг авцсан гэсэн. За өвсөө авцсан уу. Тэгээд агуулгах руу гэсэн. Аль хэдийн агуулгад буулгаад хариуцуулаад өгсөн байгаа. Тэгээд энэ өвс ингээд шинэ өвс учраас энэ өвсийг хавар хамгийн сүүлд сайнаар хэрэглэх боломжтой болоо гэж би бодож байна гэж. Яг тэр өвс тэр хүнийх биш. Тэр мөнгө тэр хүнийх биш. Мал хөрөнгө бүгд тэр хүнийх биш. Зүгээр тэр хүн өөрийнхөө хийх ёстой зүйлийг би албагүй шүү дээ. Заавал ингэж хичээх албагүй гэж бодлогоогоор хамгийн сайнаа өөрийнхөө юм хийж байгаа юм шиг хийж байгаа учраас тэр нь итгэмжид зарц. Хийхгүй байгаа учраас тэр нь итгэмжид бос засаар болж байгаа байхгүй. Тэгээд дараад нь цалингийн үеэр нөгөө хоёр чи ярилцж байгаа хийсэн тавьж. Бид хоёр адилхан л юм хийдэг шүү дээ. Адилхан л өвс авдаг, агуулгад тураадаг, ингэдэг те. Тэгтээ та ягаад тэрэнд илүү цалин өгдөө? Бид хоёр яг адилхан юм хийдэг байхгүй. Өвс хураасан, өвс агуулгад хийсэн, хүмүүстэй хамт ажилласан. Тэгээ мөнгө төгрөгийн зарцуулалт одоо ингээд бүх юм нь яг л адилхан байхгүй. Яагаад тэрэнд илүү их мөнгө надад бага мөнгө өгдөм бэ гэдэг зүйлийг ярьсан чинь. Чи бүх зүйлийг надаас асуудаг. Чи алдаа гаргахаас одоо юу гэдгийг юмд ингээд хохирохоос, алдаа гаргахаас, эвгүй байдалд орохоос ингэчгүй тэгчгүй гэж айгүй хэм чи боддог. Чи тэгээд хүмүүст алдаж явахт нь хилдэггүй. Чи одоо ингэдэг өөрөө мэдээ зарим нэг зүйлийг зохицуулаад өөрөө мэдээд хүнд сайныг хийдэггүй. Чи үргэлжил өөрөө сайн алдаагүй үлдэхийг хичээж явдаг. Энэ бол сайн зүйл биш. Зөвхөн нүгэл ингээд эсвэл буруу зүйл хийх нь зөв биш зүйлийг хийх нь нүгэл биш. Зөв зүйлийг хийх ёстой байж хийхгүй байх нь өөрөө нүгэл ах. Та өнөөдөр сүүлийн хэд хоног ямар нүгэл үлдсэн бэ гэж бид нар бодох хэрэгтэй. Маш энгийн жишээ. Сая хэд хоног манай гэр бүл хүн болгон утсан одоо цэнэгтэй байх шаардлагатай. Байлаа л да.
Тэгээ би ингээд нөгөө нэг мэдээж ингээд ажил явдал болж байгаа болохоор хүн болгон бие биенийхээ утсыг тэнэгтэй байгаад анхаарал тавьж байгаа харахтаа би маш их баярлсан байхгүй. Харин би нэг газар нэг удаа би хариуцж ирсэн л да. Тэгээд тэгсэн чинь нэг уцаа тэнэглэж авч хөрөд ирсэн чинь миний утсыг салгацсан байдیں۔ Тэг би гайхаад тэгээ миний утас тэнэглэгдээгөө 20 хэдхэн хувьтай би уцаа аваад ингэсэн чинь яг үйл ажиллагааны дундаар утас унтарч байгаа. Дараад нь би мэдээж надад итгэсэн, надад хариуцлага одоо хариуцсан надад хүмүүсийг даатгсан. Тэр одоо тэ үйл ажиллагааг надад даатгсан захиралдаа хаавн би маш хүнд байдал орсон. Тэгээ дараад нь мэдээж бохомдсон гэдэг та нар шууд ойлгож байгаа бох тэ. Тэгээ дараад нь ингээд хүмүүст ингээд цалингуудыг ингээд өгж явах ингээд хуваарлаад ингээд өгж явах үедээ би дараад нэг юм асуусан баг. Бүгдээрэнд нэг ундаа ингээд өгөөд бид нэг хөтөн ундаа угаасаач. Өнөөдөр ажилласаа маш сайн байлаа гэсэн тийм. Гэтэ таны утас ягаад ингэ таг болчих юм чухал үед гэдгсэн чи. Миний утсыг нэг хүн салгацсан байлаа. За тийм муу санаатай хүн байна уу гэсэн чи. Үгүй муу санаалаагүй хаа. Зүгээр харьцлахгүй л байсан баг. Ер нь хэн миний утсыг салгасан гэсэн чи. Нэг ажилт би хэсэг утсаа залгачаад буцаагаа залгахаа мартсан байлаа. Мартах бол бас буруу зүйлд орно. Нүгэлдээ орно шүү бас. Яагаад гэвэл танаас өөр хинч зэрэг санахгүй шүү. Бас нэг зүйл. Хийх ёстой зүйлээ хийхгүй байх нь нүгэл. Тиймээс өнөөдөр би танаас асууя. Сайныг үлдэхээс бүх зүрхшээ гэж хэлдэг. Сайныг үлдэхэд олон урам хоглолттой хүмүүсийн жихгүй байдал, зөрүүд байдал. Тэгээд дард нь за би ер нь хүмүүст анхаарал тавиад, санаа тавиад юмд нь оролцоод илүү өглөө, дард нь өөрөө дормжлуулаад, өөрөө санаагаараа шал арчуулаад одоо эсвэл анхаарал тавилтаараа ингээд хэрэг дуртай хүн болоод эсвэл одоо буруу ойлгогдоод одоо жишээ нь дүү хүмүүст ингээд анхаарал тавингууд буруу ойлгож штэ энэ ах надаар яах гэдсэн бол мэдгүй гэд ярьж яхийг сонссон нэг одоо захирал залуу дахиж ингээд одоо юуныхаа ажлынхаа нөгөө залуу хүмүүсд анхаарал тавихаа болсноос болж тэдний айгүй их алдаа гаргасан тухай. Хүний нөөцийн хичээл дээр бол би шинэ сонсч л байсан те. Тэгэхээр ингээд өөрөө ингээд янз бүрийн болчихгоо гэдэг ингээд хойшлоод ингээд ингэдэг чинь өөрөөр нь дамжуулаад хийх нэг маш их олон зөв сайн зүйлүүдийг хийхгүй өнгөрч юм гэсэн. Тэгвэл тэр хийсэн бол, хэлсэн бол, үзүүлсэн бол, хамжилтсан бол нөгөө одоо тэр бүхнийг нь хүртэх байсан хүмүүс амжилт олж те ад жаргалтай байж те амар амгалан болж аюулгүй мэдрэмж төрж түшигтэй байгаа мэдрэмж хин нэгэн өөрт нь анхаарал тавьдаг мэдрэмж төрж олон зүйл дээр цаашаа явах байсан чинь та үлдсэн учраас явж чадахгүй гэдгийг бол бид нар бодох хэрэгтэй. Ер нь бол би энэ номлыг бэлж явах үедээ нэг үг бичлээ л дээ. Хохирогчтой болох нь ойлгомжтой үйл явцыг хүлээн одоо зөвсөрч байгаа юм нүдэ анаад өнгөрч байгаа бол энэ таны амьдралдаа хийж байгаа хамгийн том гэмүүдийн нэг шүү. Хийх ёстой зүйл чинь сайн зүйл байсан. Одоо нүгэл биш те. Харин та хийгээгүй учраас тэр сайн зүйл хийгдээд ямар олон хүнд ямар олон өөрчлөлт гарах байсан тэр бүхнийг та байхгүй болгосноор та маш том нүгэл үлдэж байгаа шүү. Та боддоо өнөөдөр хүртэл таныг хайрлж, танд хэлж, таны төлөө байсан тэдгээр хүмүүст амар байсан гэж бодож байна уу? Тэднэрт та муухай ажилласан, ууралсан, хүлээж аваагүй зөрүүдэлсэн бол тэд нар урам хугарах байсан. Гэтэл тэд нар энэ эрсдлийг үлдэн таны төлөө бүхнийг хийсэн гэдгийг тань сайнаар туссан гэдгийг та мэдж байгаа бол та бас зөвийг үйлдэхийг мэдсэн хэрнээ эсүүлдэх юм бол нүгэл болно гэдэг үгийг сургаалыг энэ өглөө эзний дотор ойлгож хүлээж авч хэрэгжүүлэхийг танд уриалж байна.
өнөөдрийн үгийн цагаараа Яков 4-ийн 17. Тиймд зөвийг үлдэхийг мэддэг хэрнээ эсүүлддэг бол энэ нь түүнд нүгэл болно гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээ сая пастрыг ярьж явах үед бас нэлээд их зүйл бодогдлоо. Тэгээ бид нарын яг амьдарч байгаа нийгмийн үзэл хандлага хүмүүсийн одоо урайлдаг тэр зүйлсүүд нь нэгэндээ гай болохгүй амьдрья гэдэг ч юм уу. За амиа хийя гэдэг ч юм уу. Надад тийм үзэл хандлага айгүйх байдаг юм санагддаг байхгүй. Тэгэхээр тэр нь бас нэг талтаа энэ бас айгүй муухай зан чанар байгаа байхгүй тий. Зөвхөн амиа бодё гэдэг тий. Одоо хин нэг нь тэр хүн над хамаагүй гэдэг ч юм уу. Тэр зүйлсүүд айгүй буруу юм шиг санагддаг. Тэг өчигдөр бас яг ажлынхаа эмэгтэйчүүдээр яг бид нэр ярьж исэн. Тэгээ одоо дээхэн үед бол ингээд биенийхаараа их ордог байлаа. Хамт орой хоол иддэг байлаа. Нэгнийхээ хоолыг бууддаг байлаа гэж ярьж байгаа байхгүй эгчнэр. Тэгээд тийм ойр дотн байдал биенийгээ халамжлах тэр зүйлсүүд айгүй баг болчихсон юм уу гэдэг зүйлсүүдийг ярилцж ирсэн. Тэгэхээр бас өнөөдрийн үгийн цаг дээр ч гэсэн энэ зүйлсүүд бодогддог. Бусдад өөр юмсыг ханддаг, бусдад сайныг үлддэг, мэдсээр байж те мэдж байгаа мөртлөө одоо хайхаргүй орхидог ч юм уу. Тэр зүйлсүүдийг бас дахин сануулж энэ зүйлсээ бас шалгах алхам тутамдаа боддог байх хэрэгтэй юм болов уу гэж бодогдлоо. Төлөв яа маш чухал. Тэгэхээр дээр үед за энэ Наомиг ярьсан чинь нэг юм бодож чинь дээр үед хүмүүс ингээд өөрсдийнхөө хэрэгцээнээс илүү зүйл аяг авдаг гэсэн байхгүй яа тэгэхээр хүмүүс ороод ирлээ гэж тий орж ирэхгүй л яах юм аль аль нь зөв асуулт байхгүй юу гэхдээ одоо хүмүүс албагүй шүү дээ тий манайхаар заавал ирэх албагүй шүү дээ тий одоо шинэ нөгөө томокоро хүмүүс дайраал байна тий гэхдээ тэр эмгтэйгийн яриаг өчтөр ингээд би сонслоо л да хувийн орон зай гэдэг зүйл амар чухал тооцогдож байна одоо бол бид нар хувийн орон зай гэдэг зүйлийг чухал тооцдог болсон. Гэтэ та тэр хувийн орон зайгаа агуу болгож болохгүй шүү. Өөрийнхөө дандаа байдаг газар тий. Таны хувийн орон зайд чинь орхисон чинь та энэ дэлхий дээрх ганцаардмал хаягдсан орхигдсан хүн бол яг. Тэгэхээр таны хувийн орон зайгаар тий зарим хүмүүс орох нэтрэх хэрэгтэй тийм байв зүгээр шүү. Дэлхийн хэмжээний хүчрхэг улсыг Чингис хаан байгуулсан тий. Чингис хааны байгуулсан шалтгаан мэдээж үнэнч цэргийн жанжид болон сайн хатад олон хүмүүс байгаа шүү дээ тий. Тэд нартай Чингис хаан ямар ирэх өгдөг гэсэн гэж шүн өдрийн айланд чамаагүй сэлэмтэйгээ миний өргөнд орж ирж болно гэдэг. Тэр том итгэл найдвар өгсөн байхгүй. Тэгтэл дэлхийн бусад хаадууд бүр хамгийн үнэнч хүн орж ирж байгаа гэж харуулсан зэрэг сэлмийг хурааж авдаг гэсэн байхгүй. Та бүгдээрээ бодъё. Сайныг үлдэхдээ зүрхшээхгүй бай. Бас нэг зүйл нь сайныг үлдэхийг мэдсэн гэрнэ. Үлдээгүй бол тавс нүгэл үлдэж байгаа шүү. Хамт залбирая. Бурхан эцэг минь таныг агуу гэдгийг мэднэ. Таны ямар ч алдаагүйгээр төгс бүхнийг хийдэг гэдгийг мэднэ. Тэгвэл та өөрөө бүх зүйлүүдийг яг хийж чадах хүмүүсээр нь даатгалгүй. Яагаад сул дорой биднийг зарим нэг зүйлийг хийгээрэй гэдэг вэ? Хийж чадахгүй, хийхэд хэцүү, амаргүй, дотоод өлмөг хийн, чадвар дотно, туршлага дотно гэдэг та мэдсээрэж. Яагаад энэ агуу ажлуудыг бидний өмнө хийхээр харуулж хий гэж хэлдэг вэ? Учир нь та өөрөө ард талд маань зогсох учраас гар болох учраас нүд болох учраас та бол тарих мэдлэг нь болох учраас та тэгдэг. Тийм учраас таны хий гэсэн зүйлийг тэр зөвийг энэ дэлхийд үлдэж амьдрахыг хүсэж байна. Учир нь та биднэр хийхийг хүсэж бидэнд харуулсан. Та бидний хүч чадал урамжаар өгөөрэй. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.